За өнөөдөр хийж буй энэ хэвлэлийн баг хурал нь Эрдэнэ зэрэг ногоо намын удирдлага болон гишүүдийн төлөөлөл энэхүү хурлыг бол зохион байгуулж хийж байна. Энэ хэвлэлийн баг хурлын нэр бол Эрдэнэ зэрэг ногоо намын онц их хурлыг зарлан хуралдуулах тухай юм. За энэ хэвлэлийн баг хуралд оролцож байгаа хүмүүсийг та бүхэндээ эхлээд танилцуулъя. За би баруун гартлаас танилцуулъя. Монгол Улсын их хурлын гишүүн Батболд. За мөн Эрдэнэ зэрэг ногоо намын тэргүүндэд дарах Эс Батбаатар. За миний зүүн гар талд манай Эрдэнэ зэрэг ногоо намын гишүүн Ингчим оролцож байна. За миний би Эрдэнэ зэрэг ногоо намын бодлогын асуудал хариуцсан дэд дарах Батэрдэн байна. За бид дөрөв өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг хийж байна. Хамгийн гол учир нь 3 сарын 9-ний буюу маргааш бид Эрдэнэ зэрэг ногоо намын онц их хурлыг зарлан хуралдуулж байгаа шалтгаан үүний үр дагаврыг бол та бүхэнд өнөөдөр одоо танилцуулж байгаамаа. Тийм учраас би хамгийн түрүүнд Эрдэнэ зэрэг ногоо намаас улсын их хурл сонгогдсон их хурлын гишүүн Батболдыг энэхүү одоо хэвлэлийн баг хурлыг үргэлжлүүлээд одоо ямар байр суурь илэрхийлэхээ одоо ингээд хэлнэ гэж хүсье. За тэгэхээр онцгой хуралдаагаар холбогдуулаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж одоо олон нийтийн байгууллага гэдэг юм уу бүх газар хуулийн өрөөнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо Монгол улсад 2023 онд улс төрийн намын тухай хууль одоо шинжилэгдэн батлагдсан байгаа. За хэрэгжих хугацаанд 2024 оны 1 сарын 1-ээс хойсон боловч энийг хойшлуулад 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн мөрдөхөөр ингэж хуульчлагдсан байгаа. За гол асуудлын дээр бол одоо нэхэр одоо улс төрийн намууд нийтдээ одоо энэ 2025 оны 12 сарын 31 гэхэд өөрийнхөө дүрмийг улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд улсын дэд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл одоо манай нам одоо дүрмээ 4 удаа буцаалглаа. Энэ хугацаанд одоо бүртгүүлж амжсангүй. Тийм учраас одоо 2026 оны 1 сарын 1-ээс хойш манай нам дүрмгүй болчлоо. За ингэхээр одоо нөгөө хуулийн хүрээнд бол одоо манай нам төтгөлзүүлэх цаашдаа дүрмээ батлуулж чадахгүй бол татан богдох хэмжээний юм уу ийм эрсдэлд ороод байгаа учраас одоо нийт гишүүдийн оролцоотойгоор намын онц их хурлыг зарлаа хуралдуулахар болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн үед бол одоо манай намын дотоод асуудал энэ Эрдэнэ зэрэг ногоо намын одоо дээд шатны байгууллагуудын хурал зөвлөгөөнүүд бол одоо намын дарга гэх одоо Батбаатар гэдэг хүний ах дүү хамаатан садан найз нөхдийн одоо компани ажилчдаар бүрдсэн юм удирдах зөвлөл одоо хуралдаад энэ шийдвэрүүдийг гаргаад байгаа учраас энэ ерөөсөө хуульд нийцэхгүй дүрм дээш нь дээд шүүх рүү бүртгүүлэхээр явуулаад байгаа. Тэгээ энэ учир дутагдaltaй болсон. За тэгээд намын анхан болон дунд шатны одоо дуу хоолойг сонсгоо болсон. Намын дотоод арчлал гэдэг зүйл алга болсон. Намын үйл ажиллагаа бол бүгдээрээ одоо бүх төвшөндөө хаалттай болсон. Намын анхан болон дунд шатны байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаа ерөөсөө явагдахгүй болсон. За төрийн санхүүжилт ч гэсэн одоо хуулийн хүрээнд заагдсан хэмжээнд явах болсон. Тэгэхээр энэ асуудлуудыг бүгдийг шийдвэрлэх намын дүрмийг одоо шинээр боловсруулаад түүнийг дээд шүүхэд бүртгүүлэхээр хөргүүлэх ийм зорилготой онцгой хурал болж байна. За Батбаатар. За ер нь бол энэ онц их хурлыг зарлаад одоо бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусж байна. Маргааш 3 сарын 9-нд Эрдэнэ зэрэг ногоо намын онц их хуралд онц их хурлыг бол анх шатны нэгжүүд бол шаардсан. Яагаад ингэж намын даргад итгэхгүй байна гэхээр 4 удаа буцаагдсан энэ дүрм маань нэг л хэсэгдээ дахин алдаан давтагдж байсан. Дээд шүүхээс засаж залуул гэдэг хугацааг өгсөн тоот дугааруудын энэ үндсэн танаа дүрмийн ийм зат улсын намын тухай хуулийн ийм залтаа зөрчил тэрийг дахин өгнө гэдэг бол энэ санаатай үйлдэл байж магадгүй. Ямар нэгэн байдлаар Эрдэнэ зэрэг ногоо намайг бүртгүүлэхгүй байх гэдэг хандлагууд бол анх шатны гишүүдэд ч намын удирдлагуудад ч бий болж гэлсэн.
Энэ дөрвөн тогтоолтын дөрвөн дээр нь ерөөс алдаа өгөөд адилхан байж байгаа. Ингээд аргаа болсон үнэхээр одоо нөхцөл байдлын үнэхээр онц байдлаар орж ирсэн. Өнөөдөр бид нар намын дөрөнгөө боллоо, намын дарахгүй боллоо. Яг намын дарахгүй болсон гэхээр улс төрийн тухай шинжилсэн хуулийг дагаж үзэх журмын тухай хуулийн дээр 12 сарын 31-нд гэхэд намын дарга бид нар сонгуульд явуулаад дээж хөргүүлэх байсан боловч хууль заасан хугацаанд хөргүүлээгүй. Тийм учраас өнөөдөр гишүүдийн шаардлага, санхүүжилтийн иргэдийн шаардлагаар энэ хоролдож байгаа. Бид нар энэ дээр хамгийн гол хэлцэх асуудал бол дөрмөө нэг яралтай хуульд нийцүүлэн өгөх. Бидний эцсийн гарц. Хэрвээ энийг чадахгүй байсан бол иргэний зориг нөгөө түүхийн уудсанд түүх бодлого үлдэх тийм зам руу орчод байгаа. Тэгээд санхүүгийн асуудал дээр ч гэсэн энэ чинь эргэлзээ маш олон байгаа. Улсын намын тухай хуулийн дээр тэр санхүүжилтийн асуудал дээр бол санхүүжилт маш тодорхой заасан байдаг. Тэгвэл иргэний зориг ногоон намын санхүү хаалттай хэн хэрхэн хизээ яаж асуусан тодорхой бус тэр төрөлсөн санхүүжилт орж ирсэн нь тодорхой бус байж байгаа. Хамгийн сүүлд бүтэн санхүүжилт олжсноос 4 сарын дараа намын гишүүд мэдчихсэн шүү дээ. Тэгэхээр бүх энийг юм хаалттай хүрээнд явуулаад байгаа энэ удирдлагууд хариуцлага тооцох дөрвийг дөрвийн удаа буцаалгах гэдэг болвол өнөөдөр бүрэн хариуцлага тооцоолох үндэслэл болчиход байгаа. Манай намын дөрвөнд бол ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан бол намын гишүүнийг хөөхийг сануулгах хөөх гэдэг залтууд байж байгаа. Өнөөдөр намын дарга байсан Батбаатар бол энэ болцыг хэд дахин давуулаад биелүүлсэн. Намын дөрвөн гэдэг бол бид бүхний мэдж байгаа. Монгол улс орнд хууль хэрэгждэг бол улс төрийн намд дөрвөн хэрэгждэг. Дөрвийн маань байхгүй болгочихно гэдэг бол энэ маш том хариуцлагын зөрчил шүү дээ. Тийм учраас онцлог хурлаа гишүүдийн идэвхтэй оролцоод мөн энэ дөрвөн батлах ингээд бид бол тараагаад өгсөн хилцүүлээ явж байгаа. Өөрснийхөө саналуудыг маргаашийн хилцүүлээр маш сайн гаргаж ирээд бид үнэхээр арчлал гэж ямар үгдэн тэрийг харуулсан тийм дөрвөн баталж чадна гэж итгэж байгаа шүү. За манай нам өнөөдөр иргэний зориг ногоон нам гэж нэртэй Монгол улс төрийн үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй намын дээрээсээ 440 гэдэг ийм нам байгаа. Гэтэл энэ нам маань галаанд ороод үйл ажиллагаа явуулж чадахгүй тийм эргэсэн үндэслэгүй дампуурлын байдалд орчод байна. Энэ нь бол энэ намын нийт гишүүдийн 26 жилийн турш явж ирсэн намын журмын нөхдөийн буруугаас болсон биш. Батбаатар гэдэг хүн дарга байж байхдаа ийм байдалд оруулсан байна. Тэгээ өөрөө бас эрүүгийн хэрэг оролцсон маягтай авилгын тэмцэх газарт хэрэг үүсгэсэн байгаа юм байна. Тэгээд саяын хүмүүсийн хэлснээс хав хүн ойлгосон баг. Энэ иргэний зэрэг ногоон намын дотоод арчлалын байдал, гишүүдтэйгээ харьцаж байгаа ёс суртахууны байдал, улс төрийн ёс зүй, эдийн засаг санхүүгийн байдал гэдэг бүхэл зүйл нь галаанд ороод дампуураад учир нь олдгоо байсан. Тийм учраас нийт намын гишүүдийн шаардлагаар энийг их онцлуулахын тулд онцлог хурлыг хуралдуулахаас өөр ямар ч арга зам байхгүй. Энэ бол сарын ганц одоо гаргалгаа тэгээ шийдвэрээ гаргах нь бидний одоо эрх хэмжээ, бидний одоо үүрэг гэж үзээд онцлог хурлаа хуралдуулах гэж байгаа маа. Би энэ намд орж ирээд 2-3 жил болж байгаа гишүүний хувьд үнэ хэмжээнд оролцож байгаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж бас нам дотор фракц байгуулсан байгаа. Тэр фракц нь хангад гэдэг фракц. Энэ хангад гэдэг фракц бол үдэл баримтал нь энэ иргэний зориг ногоон намаа шинжлэхтэй улс төрийн давсан дээр өөрийн гэсэн байр суурьтай нам болгох ийм зорилготой. Энд манай гишүүд бүгдээрээ айтайхан сэтгэлдээ оролцсон гэж бодож байгаа. Тэгээ хууль дүрм ийг зөрчихгүй ёс зүйтэй хоёр хүний болон улс төрийн ёс зүйтэй нам байх ёстой. Гэтэл Батбаатар гэдэг үнийг тойрон хүрээлсэн, дагад намилсан хэдхэн хүнээс болоод одоо ийм байдалд орсон нь Монголын улс төрийн намын нэг улс төрийн намын гишүүд болон монголчууд бидний одоо үндсэн хуулийн заасан, Монгол улсын үндсэн хуулийн заасан эрсдэл нэгдэх улс төрийн үйл ажиллагаанд оролцох ийм эрх нь бас чөтгөх ийм аюул очиж байна. Тийм учраас энэ одоо иргэний зөв ногоон намын маргааш 3 сарын 9-нд болох хурал бол зөвхөн энэ намын дотроо биш, энэ Монголын нийгэм чухал ашиглалттай хурал гэж үзэж байгаа.
Одоо би Дөрөв хууль ёсоо. За би гишүүдийнхаа хэлсэн үгийн дэлгэрүүлээд бас тавчхан та бүхэндээ мэдээлэл хүргье. Ер нь бол 9498 дотоод арчлал өгөрч за дарга бол би бол нам бол би гэсэн ийм үзэл баримтлалаар одоо намыг удирдах гэж оролцсон нь өнөөдрийн Монгол улсын улс төрийн намуудыг шинжлэх энэ реформд бол зохицгүй байгаа. Энэ арга барил бол тохирохгүй байгаагийн нэг илэрл байгаа юм. За тэгээд нэгдүгээр төр хоёрдугаарт нь маргааш бодох онц хурлын гол одоо шалтгаан бол яг энэ Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа улс төрийн намууд нь хуулийн дагуу өөрсдийнхөө дүрм журам даргаыг сонгоод бүртгүүлэх ёстой хугацаанаас аль хэдийн хитрээд нэг ёсондоо өнөөдөр үйл ажиллагаа явуулахыг төтгөлдсөн байдалтай байгаад байна. Үүний гол шалтгаан бид нар 2024 оноос ахуулаад 4-5 удаа энэ хуулиа нийлжүүлэх гэж дээшүүд өгсөн. Харамсалтай нь дээшүүх шалгаж үзээд одоо энэ тогтоолуудыг буцаагаад бидэнд явуулсан. Та нар ерөөсөө хуульд нийцүүлэхгүй байна штэ гэдэг тогтоолыг 3-4 удаа явуулж байгаа. Гэхдээ нэг л зүйл дээр эрх мэдлийг хит их төвлөрүүлээд байна гэдэг тэр заалтаа засахад 3-4 удаа үүнийг давтаад явуулна гэдэг бол дэндүү хариуцлагагүй гоймой зүйл болоод байна. Дээр нь хамгийн сүүлд 10 гараад дээжүүх 1 сарын 23 буюу хамгийн сүүлийн хугацаа сүүлд саяхан 1 сарын 23-нд гаргасан тогтоол дээр иргэний зориг ногоо нам аль хэдийн хуулийн хугацаанд юмаа бүртгүүлж чадсангүй. Тийм учраас өнөөдөр та бүхэнд хамгийн сүүлийн удаа шаардлага өргүүлж шүү тогтоол гаргаж байна. Энэ тогтоол дээр 60 хоног өгье. 60 хоног өгье. Энэ хугацаанд та нар нийцүүлэхгүй юм бол Монгол улсад үйл ажиллагаа явуулах улс төрийн эрхийг чинь одоо түтгэлзүүлнэ. Энэ намыг татан болгоно гэсэн шаардлагыг бол хөргүүлсэн байна. Энийг бол ямар бичиг үсгтэй хүн хараад ойлгоно. 1 сарын 23-наас хойш гарсан шийдвэр 60 хоног хугацаа өгж байгаа. Хэрвээ энэ хугацаагаар нь бодож үзэх юм бол 3 сарын 23 буюу бид үнийг зүгээр хараад суух ямар ч одоо боломж байхгүй болоод байгаа юм аа. Бид хуулийн хүмүүс биш учраас нарийн ширээ учир нь олохгүй ч гэсэн 60 хоног гэдэг бол ямар хугацаатай гэдгийг ойлгоно. Тийм учраас бид яаралтай онц их хурлыг зарлаж байгаа. Энэ бол 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад арчилсан дэглэмийг тогтоосон, арчиллыг үүсгэсэн ууган намуудын нэг 94 нам бол мөн. Гэтэл нэг хүний балагтай үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн 26 жил үйл ажиллагаа явуулсан үн цэнэ годомжинд гаргаа хайчихна гэдэг бол энэ олон хүмүүсийн итгэл найдвар, итгэл үнэмшил, сэтгэл, амьдрал зүтгэл нь бол талаар өнгөрөх тийм одоо байх ёсгүй гэдэг үүднээс энэ хурлыг онц их хурд болгонд зарлаад хийж байгаа. Энэ онц их хурлыг зөвхөн бид хэд зарлаж байгаа юм биш. Манай намын 60-70 мянган гишүүд тэр битгийгээр орон нутгийн байгууллагууд буюу аймагуудын намын хороонуудаас шаардах бичигүүд нь өрүүлж байгаа. Энэ юу болоод байна? Бидний үйл ажиллагааг дэмжгээд засаг төр 455 сая төгрөг өгөөд байхад дээр нь хуулийн дээр заагаад байна шүү дээ. 15%-ийг нь сургалтанд оруулах, 15% нь судалгаанд, 15%-ийг нь намын байгууллага бэхжүүлэх үүсэд зарлцуул гэдэг өгөөд байхад чинь нэг ч юм хийхгүйгээр том үсэг тавиад ингээ өөрөө өрөөд хайцсан мэт хардлага төрүүлэхгүй зүйл ажиллагаа яваад энэ 455 сая төгрөгийн бүтээлч байдал, хүртээмжтэй байдал гишүүдэд оногдож мэдрэгдэх зүйлс нэгч тохиолдсонгүй. Тэгээ энэ бол нэг ёсондоо төсвийн мөнгийг дураараа захин зарцуулж байгаа хууль бус үйлдэл хэрвээ ийм бол үүнийг хуулийн байгууллага шалгаж гаргах хэрэгтэй. Нэг ёсондоо намын даргаыг тойрон хүрээсэн одоо юу гэдэг нь цүнх баригч гэдэг юм уу? Эсвэл сүүлийн үеэр хэлдгээр одоо нөгөө нохоон гэдэг шиг дагаж явдаг хитгэн этгээдүүдээс болж ирнэ зөв ногоо нам нэр хүндээ алдаж болохгүй. Ийм учраас бид онц их хурлыг маргааш буюу 3 сарын 9-нд бид нэр хуралдуулан хэрж байгаа. Онц их хуралд оролцъё гэсэн олон арга жирийн гишүүд наашаага өнөөдөр нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж байна. Яагаад бид онц их хурлыг их хоёр дахь шалтгаан Ирнэ зөв ногоо нам бол хүний эрх хэрэгчлөөг дээдэлсэн. Нөгөө талаараа байгаль орчин ихтлэгийг хайрлсан ногоон үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, энэ үзэл бодлыг дэмжих үзэл баримталтай нам. Харин энэ намын дарга буюу энэ нам энэ салбарынхаа сайдыг
одоо эрхлэнэ гэдэг бол салбарыг тэргүүлнэ гэдэг бол бараг л зорилгынхаа оргилд хүрсчихсэн ийм том зорилт. Бид үүнийг хүрч чадсан. Гэтэл энэ одоо юу гэдгийг сайдын албан тушаалаар бид бол дөрөвч өөрийнхөө энэ мөрийн хөтөлбөр буюу та бүхэн 24 онд орсон манай намын мөрийн хөтөлбөр ийм зузаан ном та бүхэн ийм зузаан мөрийн хөтөлбөрийг бид боловсруулсан эрдэмтэд бүгд суугаад байгаль орчноо хамгаалах гэсэн сэтгэлтэй маш олон эрдэмтэд санаа оноогоо илэрхийлээд нийлүүлээд бичсэн энэ мөрийн хөтөлбөр нэг удаа нэг үсгэнч урагшаа явсангүй одоо засгийн газарт ороод 2 жил болж байна. Бараг болох гэж байна. Зил гараа болж байна тийм ээ. Тэгэхээр энэ хариуцлагыг хэн өргөх ёстой юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тийм учраас бид ногоон үзэл баримталтай улс төрийн намын хүчний хувьд энэ одоо сайд авсан одоо энэ сайхан боломжийг ашиглаад өөрсдийн намын болсон хүчнийг ашиглаад мөрийн хөтөлбөрөөр бид хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл болсон хүчний бодлого дээр хэтэрхий өөрийн хувийн эрх ашигыг одоо ашигт дулдуулсан өөрийн эрх ашигын сонирхолтой этгээдүүдээр төрийн албыг одоо дүүргэж байгаа нь энэ мөрийн хөтөлбөр дэмжих ямар ч боломжгүй. Та нар зүгээр байгаль орчны ямар очоод бараг жижүүрээс нь очиж асуугаад үзээрэй. Хэн ямар хүн өөрт нь хэн одоо ойрхон ажиллаж байна. Байгаль орчин битгийл уншиж чадхад хэцүү хүмүүс тэнд ажил хийгээд салбарын одоо үйл ажиллагааг удирдах юм гэдэг бол гонигтай. Гэтэл энд судлаач нар нь эрдэмтэд нь одоо энэ байгаль орчны төлөө өмнө нь ажиллаж байсан парламент судалтай байх үед бол байгаль орчны ямар засаглаж явсан тэр үеийн одоо болсон хүчнийг өнөөдөр үл тоож байгаа нь туйлын харамсалтай. Гурав дахь шалтгаан нь би шилжих гэдэг. Эрдэнэ зургийн ногоон нам өнөөдөр засгийн газарт хамтран ажиллаж байгаа. Яагаад хамтарсан юм? Эрдэнэ зургийн ногоон намын 26 жилийн үнцэн зүтгэлийг нь үнэлж засгийн газарт хамтран ажиллах одоо болзол одоо юу гэдэг урилга өгсөн болоо гэж бодож байгаа. Гэтэл зүгээр нэг иргэнийг ажилд оруулсан мэт хандаж байгаа нь тун харамсалтай. Тийм учраас би Эрдэнэ зургийн ногоон намын одоо удирдлагын төлөөж бас үг хэлэх нэг үг байгаа. Энийг бол бид их хурлаараа одоо онц их хурлаараа ерөнхий сайдад өгөх шаардлага болгож явуулах гэдэг. Юу вэ гэхээр ерөнхий сайдаа та бол тийм ээ Монгол улсын Эрдэнэ зураг ногоон намтай хамтар засгийн газраа байгуулан ажиллаж байгаа болохоос биш Иргэн Батбаатартай хамтарч ажиллаагүй шүү. Тийм учраас бидний өгөх одоо удахгүй танд ирүүлэх шаардлагыг хүн сэтгэлтэйгээр бас авч үзээрэй. Бид өнөөдрийн хийсэн алдаа болгоноо бид засан залруулж ард иргэдийнхээ үнэхээр байгаль орчныхаа төлөө үзэл баримтлалаа илэрхийлдэг нам гэдгийг бас харуулах хэрэгтэй. Бид хизээний алдаа гаргасан. Гэхдээ бид алдаагаа засах тийм боломж байгаа гэж үзэж маргааш 3 сарын 9-нд онц их хурлаа хийж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд энэхүү одоо хурлын маань одоо хөтөлбөрт бид хурл бол үндсэндээ 4 хэсэгт явагдах юм байна. 4 одоо салбар чиглэл одоо хэсгээр явагдана. Нэгдүгээр бид бол улс төрийн стратегийн илтгэлүүдэд хэлэлцүүлнэ. Энд өнөөдөр улс төрийн юу болоод байна? Эрдэнэ зургийн ногоон намын байсвар хаана байна? Хин юу хийм? Юунд дээр алдан үтгээ бид хэлэлцэнэ. Хоёрдугаар нь намын дэвний шинжилгээг хийнэ. Бид удаа дараа сануулаад байхад удаа дараа хэлээд байхад одоо хийж гүйцэтгээгүй улс төрийн намынхаа дүрмийг яг хуульд нийцүүлээд дээд шүүхэд өргөн барина. Ингэж байж бид нөгөө 60 хоног дуусгаас өмнө эргээд бид үйл ажиллагаагаа сэргээх боломж гарна. Гуравдугаарт нь бид удирдлагын шин сонгуул явуулнаа. Яагаад шин сонгуул явуулах гэж байна гэхээр энд 2025 оны 5 сарын 1-ний өдрийн дээд шүүхийн тогтоолыг та бүхэн ажилд унших юм бол Батбаатар намын дагаар бүртгэхийг татгалзав гэдэг ингээд дээд шүүхийн тогтоол гарсан байгаа. Энэ нь юу гэхээр өнөөдөр Батбаатар гэдэг хүн Эрдэнэ зургийн ногоон намын удирдлага дарга байх эрх зүйн үндэс байхгүй болж байгаа. Тийм учраас бид өнөөдөр тухайн одоо Монгол улсын их хурлаар баталсан хуулийн дагуу дахиж намынхаа дэд үтсийг байгуул. Үндэсний орооныхаа гишүүдийг сонгоно. Дээр нь намын даргаа сонгоно. Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Бүтцийн байгууллага сонгох ийм зайлшгүй шаардлага байна. Хууль гараад ингэж хийгээрэй гэд заагаад өгөхөөр яагаад тэрийг бид нар хийж чадахгүй байгаа юм. Энэ цаанаа улс төрийн өөр зорилго байна гэж бид ойлгож байгаа. Тийм учраас эрхэм сэтгүүлч Монгол улсын иргэд та бүхнийг энэхүү одоо арчлалын нэг баг нь бас Эрдэнэ зургийн ногоон намыг аврах энэ үйлсэд бол идэвхтэй оролцоороо асуудлыг араас нь дагаж мөрдөж мөшгөж үнэн зөвийг олохыг бол би эрхэм сэтгүүлчээс хүсэж байгаа. Яагаад гэвэл бид адилхан тэмцэх газар бас шалгуулахаар өгсөн байгаа. Монгол улсын төсвийн хөрөнгөнийг
үргүй зарцуулсан, үр дүнгүй зарцуулсан. Дээр нь Монгол улсын холбогдох хуулиудыг зөрчсөн. Дээр нь 2025 оны улс төрийн намын санхүүгийн тайланг Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн хууль дүрмийг зөрчсөн маш ноцтой алдаанууд энэ тайланд дурддагдсан байна. Энэ тайлан бол өнөөдөр шилэн болсон. Та бүхэн сонгуулийн ерхий орооны сайт руу ороод харах юм бол улс төрийн намуудын өнгөрсөн жилийн тайлан бол тэр бүгд ил тод байгаа. Түүн дээр хамгийн одоо юу гэдэг юм энгийн хүн очоод харсаж тэнд зөрчилтэй асуудлууд маш их байдаг. Энэ бүхнийг бид нуугаад явж болохгүй. Яагаад гэвэл бид ардчилсан эрх зүйн төрийн одоо иргэд тийм учраас бид гэмт хэрэг үлдэгдсэн бол түүнийг хараад бас нуугаад бас чимээгүй байгаад байж болохгүй. Учир нь хүн хууль зөрчөөд байхыг хараад суугаад түүний төлөө түүний эсрэг үйл ажиллагаа явуулахгүй байна гэдэг нь өөрөө тэр хүнийг дэмжиж байна л гэсэн үг. Тиймээс бид аливаа хууль зөрчсөн асуудалд тууштай тэмцэн. Дээр нь Монгол улсын засгийн газар ардчилсан парламентыг хөгжүүлэхгээ, сонгодог парламентын зарчмыг хөгжүүлэхгээ зүтгэж байгаа энэ үед улс төрийн намуудын жишээ болж шинээр бид одоо өөрсдөө шинжилж илүү хуульд нийцсэн, ардчилсан улс төрийн хүчин болох анхны бас том туршлага одоо хэрэгжүүлж байна гэж би хэлмээр байгаа. Ингээд манай хэд маань хэлсэн нэг ч үг хэлэх байгаа юу?